Энэ удаагийнхаа бичлэгээр 2014 онд нээлттэй хийсэн уянгын төрлийн You Are Not You нэртэй амьдралын олон утга учирыг харуулсан киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Mask Production-ы Инэдэр гойсон Монгол шоу тоглолтоо үзэж сэтгэлээс хэрэгтэл инээгээрэй. Univision DDS Look TV-гээс хүлээн авч үзээрэй. За, ер нь нилээ бодолж ирлээ. Монголоос филээд олдохгүй манай монголчуудын Букок руу бараг тэр чигээрээ нүүж байна. За тэгээд арай гэж 2 билет олоод би даргаасаа чөлөө авах гэсэн чинь өгдгөө бүрвэ гэдэг нэг хөгийн дарга байдیں۔ Тэнгүүт нь би хөдөө байдаг амгалан их чи би юм уудаа гэж худлаа яриад арай юм яриач. Яа зовж ирснээр яриа л тааж. Ямар ч хэрэггүй яриад байгаа. Тэгээд танаа энэ аймаар халуу юм а ки. Яг тань наптитан бүрвэ мэнга тоне амгалан юм аа. Монголоор яг баггүй. Юу нэ? Монголоор ярьж болохгүй юм уу гинэ? Вьетнам хүнтэй вьетнамаар л ярина шүү дээ. Тэгээд вьетнамаар ярья. За тэгвэл вьетнамаар ярья. Газрын хаанаас бид нар вьетнам хэл сураад одоо ярих вэ дээ. Ха. Хоёр галзуу яах гэдэг юм бэ? Монголоор ярих гэдэг юм. Хоёр галзуу юм чи яах гэдэг монголоор ярив. Өөрөө халуунд галзуурцсан биш үү? Чи манай монгол хэдийг яаж мэддэг? Мэдхгүй штэ гөлгөө. Яа тань хоёрын мэт. Гү яа гэж хоёул монголоор ярьтил та. үгүй битэр битна. Юу вэ? Би вьетнамыг ойлгоод байна уу? Хин монголоор яриад байна уу? Монголоор яриад байна хөөе. Монголоор ярьтил. Хөөе хаана гэж мол хэлсэн вүсэ? Чаданаати. За тийм ээ. Инэдэр гойсон Монгол шоу тоглолтыг DDS Univision Look TV-гээр хүлээн авч үзээрэй. Кейт эмэгтэй нөхөр авинтайгаа аз жаргалтайгаар гэрэлжээ. Тэд Кейтийн төрсөн өдрийг тэмдэглэхээр гэртээ үдэшлэг хийхээр бэлдэнэ. Гэтэл Кейтийн гар нь бадаарч салганаж шилэн аяга унгаах нь тэр. Үжлэг дээр тэдний хамгийн дотны найзууд бүгд цуглаж Эвон хундаг өргөн хайртай эхнэр нь 35 настай ч 15 жилийн өмнө анх уулзж байсан үеэс илүү үдсгэлэнтэй харагдаж байгааг хэлв. Бүгд л цагийг сайхан өнгөрөөлж Кейт мэрэгжлийн төгөлдөр хуурч болохоор найзуудтай зориулан төгөлдөр хуур тоглож өгөхөр боллоо. Энэ үед тэрээр гар нь дахиад л бадаарч жижирхийг мэдэрнэ. 1 жил хагасын дараа Бек нэртэй охин өглөө сэрээд ажлын ярилцлаганаасаа хоцорч байгаагаа мэдв. Тиймээс тэрээр хурдхан шиг өөрийгөө бэлэн болгоод машиндаа суугаад хөдөллөө. Энэ хооронд Эван өвчтөе эхнэртэй анхаарал халамж тавьж байв. Кейтийн амьдрал өнгөрсөн жил хагасын хугацаанд өөрчлөгдөж тэрээр бараг л хөдлөх чадваргүй болж энгийн зүйлсийг хийж чадхаа болжээ. Эхнэрийнх нь хувьд ямар чухал болохыг мэддэг болохоор Эвэн түүний нүрийг нь будаж өгнө. Харин Кейтийн хувьд нөхрөөрөө асруулах болсондоо санаа нь байнга л зоостой. Кейт сүүлийн асрагчаа ажилласаа халсан нь Эвэнд таалагдаагүй нь мэдээж. Гэхдээ Кейт түүнийг орлох хүнийг хэдийнэ олчихсан байгаа тул санаа зовх зүйлгүй гэдгийг тайлбарлав. Энэ үед Бек тэдний гэрт ирэх ба Эвэн хайхрамжгүй байдалтай харагдах өсвөр насны охиныг олж хараад гайхна. Хосууд Бекийн ажлын дуршлагын талаар асууж намтраа харуулахыг хүслээ. Бек өрөвчнээсээ үрчилсэн цаас гаргаж ирэн харуулхад Эвэн түүнийг хариуцлагагүй зохих хур чадвар дутмаг гэдгийг шууд л ойлгов. Гэсэн хэдий ч Бек удаан хугацаанд асрамжийн газарт сайн дурын асрагч байсан нь тодорхой болсноор Кейт түүнд боломж олгохыг хүснэ. Кейтэд өвчтөн шиг мэдрэмж төрүүлэхгүй байх асрагч хэрэгтэй байгаа болохоор Бекийн хувьд энэ нь яг л тохирлоо. Эван Бекэд эхнэрт нь хэрхэн шимт хичээлтэй хоол хийхийг тайлбарлах ба тэрээр хайрт эхнэрээ ийм хариуцлагагүй харагдах охинд даатгаж байгаадаа эргэлзэж байсан ч Кейт бүх зүйл асуудалгүй гэдгийг илэрхийлнэ. Дараа нь Бет зогсолтгүй ярьж ногооны смути хийх гэж оролдохдоо гал тоогоог замбраагүй болгож улмаар Кейтэд ариун цэврийн өрөөнд тусламж хэрэгтэй болов. Бек үүнд огтхон ч бэлтгэгдээгүй байхаас гадна түүний ааш зан хошин шогийн мэдрэмжгүй байдал нь Кейтийг гайхшруулсаар. Тэгээд Бек Кейтийг босгох гэж байхдаа санамсаргүйгээр түүнийг унгаачихan тэр. Гэсэн ч Кейт уурлалгүй зүгээр л залхсан байдалтай инээмсэглэлээ. Оройн Бек найз жилтэйгээ уушин газарт ууж
өнөөдрийнхөө бүтлгүүцсэн талаараа ярьж хамгийн гайхмаар нь Кейт өөрийг нь халаагүй гэдгийг хэлнэ. Бекки мөрөөдөл нь тайзан дээр дуулах бөгөөд өнөөдөр түүнд боломж гарч авьяасаа бусдад харуулах боломж олдов. Гэсэн ч сүүлийн удаагийнхтай адил Бек сандарч шуутхан л ариун цэврийн өрөө рүү ороод бөөлжлөө. Бек өөрт нь яг ямар асуудал байгааг огт ойлгосонгүй. Дараа нь Бек сурдаг их сургуулийнхаа профессортой таарч тэрээр түүнд сэтэн хайдагч удалгүй түүнийг эхнэртэй болохыг олж мэдэв. Согтсон Бек уушин газраас Уилнертэй залуутай гарахад профессор түүний араас ирж уучлалт гуйгаад Бекийг өөрт нь үнэхээр таалагддаг гэдгийг хэлдэгч үүнтэй зэрэгцэн эхнэр нь ирж тэдний дундуур орлоо. Энэ хооронд Эвен Кейтэд өмнөх асрагч нь Бек шиг биш маш сайн асрагч байсан болохоор өмнөх асрагчаа буцааж авах бодолтой байгаагаа хэлнэ. Унтахынхаа өмнө Эвен эхнэрийнхээ шүдийг угааж оронд нь оруулан халамжлав. Улмаар Кейт Бекийн тухай бодоод удаан хугацаанд унтаж чадахгүй нойр нь хуйлжлаа. Бекийн хувьд Кейтэд эрч хүч өгдөг зан чанар бий. Өглөө нь Бек шаардсан байдалтай байхад Эвен түүн рүү залгаж эхнэрийнхээ хүссний дагуу түүнийг ирэхийг хүснэ. Бек өдөр бүр хоцорч янз бүрийн утгагүй шалтак хэлсээр энэ байдал хэдэн 7 хоног үргэлжиллээ. Эвен эхнэрт нь нийгмийн харилцаа хэрэгтэй гэж үзэж байгаа тул өнөөдөр түүнийг найзуудтайгаа уулзаж цагийг зугаатай өнгөрөөхийг хүсэв. Эвний хувьд маш их ажилтай байгаа болохоор оройтож гэртээ ирнэ гэдгээ хэлнэ. Өдөр нь Бек тэрэгцэртэй Кейтийг дэлгүүрт хүргэж тэд оройн хоолнд ашиглах хүнсний бүтээгдэхүүн цуглуулахад Бек оройн хоол яаж хийдгийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Оройн Кейт дээр найзууд нь зочилж бүгд л завгүй амьдралтай талаараа ярьж байхад Кейт сэрээгээч барьж чадахгүй Бекийн тусламжаас ч татгалзана. Энэ үед найзууд нь Кейтийг түүний төлөө юу ч хийдэг нөхөртэй азтай эмэгтэй Эоны оронд өөр эрэхтэй байсан бол зүгээр л орхих байсан гэдгийг хэлв. Нэлээд орой найзууд нь явсны дараа орондоо орсон Кейт нөхрийнхөө мэйлийг шалгахаар Бекээс Эваны таблетыг авчирч өгөхийг хүслээ. Бекэд эвгүй санагдж байгаа ч Кейт шаардаж нөхөр нь гэртээ ирэх нь ховордсон болохоор өөрт нь үнэн ч ус болсон гэж бодож байгаагаа илэрхийлнэ. Түүний сэжигч батлагдаж Эван өөр эмэгтэйтэй харилцсан загтлыг мэйлээс нь олж уншив. Улмаар Кейт нулимсаа барьж ядан Бекийг явж болно гэдгийг хэллээ. Шөнө дунд Эван гэртээ ирээгүй байсаар. Энэ хооронд өнөөдрийн ажлаа дуусгасан Бек уушин газарт найз Жилдээ өнөөдөр болсон явдлын талаар хуваалцаж Кейтийг өмнө нь хизээч юм зөхөрсөн байхыг хараагүй гэдгээ хэлнэ. Кейт гэртээ өөрөө шатаар доошо буух гэж оролдохдоо унах нь тэр. Хэсэг хугацааны дараа Бекэд Кейтээс хоосон зурвас ирснээр тэрээр санаа зовон гэрлүүн очиж Кейтийг шалан дээр сайнгүй хэвтэж байхыг оллоо. Кейт нөхөртөө ийм байдалтай байгаагаа харуулахыг хүсээгүй тул Бек түүнд тусалж шүршүрт оруулахад Кейт байшингаас болж өгвөл хурдан явмаар байгаагаа илэрхийлнэ. Эцэст нь Эван гэртээ ирэхэд эхнэр нь байсангүй. Тэрээр таблетаа олж эхнэр нь түүний үнэн ч ус байдлын талаар мэдсэн болохыг ойлгов. Энэ хооронд Бек Кейтийг найз жилийнхээ хамтаар түрээсэлдэг байшиндаа авчирсан байлаа. Мэдээч найз нь ийм зүйл болно гэж огтхон ч бодоогүй. Кейти утсанд Эванаас зурвас ирсээр байсан ч тэрээр хариу өгсөнгүй. Бек Кейтэд тусалж орондоо хэвтүүлээд тэрээр өөрийгөө тайзан дээр дуулах мөрөөдөлтэй ч санснаар нь болж өгдөггүй. Эцэг эх нь энийг нь дэмжидэггүй гэдгийг хэлнэ. Кейт Бекэд сайхан амраарай гэж хэлэхэд Бек үүссэн нөхцөл байдалд харамсаж байгаагаа илэрхийлв. Өглөө нь Эванаас хэдэн зуун аваагүй дуудлага ирсэн байх ба Кейт буцаагаад залгахгүйгээр Бекээс өөрийг нь асрамжийн газарт хүргэж өгөхийг хүслээ. Улмаар Кейт нөхөртөө цаашид дарамтлахыг хүсээгүй тул асрамжийн газарт үлдэхээр шийднэ. Түүний өвчтөй болсонд Эван буруугүй болохоор бүх зүйлд Кейт өөрийгөө буруутгасаар. Энэ нь сайн зүйлд хүргэхгүйг ойлгосон Бек шуудхан Кейтийг тэндээс авч явахаар болов. Энэ үед Кейт Эван ийм амьдралыг туулах ёсгүй. Тэр 37 настай эрүүл чирэг хүн болохоор цаашаа урагшлах ёстой гэдгийг тайлбарлана. Гэсэн ч Бек үүнтэй санал нийлэхгүй байгаа ба түүний бодлоор хэн ч урах ёсгүй гэдгийг хэллээ. Кейт Бекийг ягаад өөрт нь туслахыг хүсэж байгааг ойлгохгүй байгаагаа хэлэхэд Бек Кейтээс маш дотн байдлыг олж мэдэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэгэд өөрийгөө эмээтэйгээ маш дотн байсан гэдгээ илэрхийлэхэд Кейт Бекээс өөрийг нь Эван руу хүргэж өгөхийг хүснэ.
Кейтийг Эван дээр хүргэж өгөхөд маш их санаа зовж байсан нөхөр нь эхнэрээ эргэн ирсэнд баяртай байлаа. Гэвч Кейт түүнийг гэрээсээ нүүхийг хүсч үгүй бол өөрөө явна гэдгээ хэлв. Кейт Эваны амьдралыг сөрүүлсэн гэж бодон гэмбуруутай мэт амьдрахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлнэ. Дараа нь тэд Эваны нарийн бичгийн хажуугаар өнгөрөхдөө Кейт түүнд хандаж Эван одоо түүнийх болсон гэдгийг хэллээ. Бек Кейтийг гэрт нь хүргэж өгсөний дараа Кейт амьдралынхаа хамгийн том алдааг өнөөдөр хийсэн байж магадгүй гэдгээ хэлв. Гэсэн ч тэрээр энэ бүхнийг зохицуулна гэлээ. Улмаар Бек Кейтийг ямар нэгэн тэнэг алхам хийж магадгүй гэж айсандаа түүнийг ганцаараа нь үлдээхгүй байхаар шийднэ. Учир нь яг одоо л түүнд ойр дотн байх хүн хэрэгтэй. Бек зочны өрөөгөөр холхиж байхдаа Кейтийн тоглолтын CD-г тоглуулахад Кейт өнгөрсөн дурсамжууд нь түүнийг шархлуулдаг болохоор унтраахыг шаардна. Шөнө нь Кейтийн бие маш хүчтэйгээр тогтворгүй болоход Бек амьсгаан давчдаж байгаа Кейтэд хэрхэн туслахаа мэдсэнгүй. Сандарсан тэрээр түргэн тусламж руу залгахад Кейт дуудлагаа таслахыг хүсэв. Баг зэрэг дээрцснийхээ дараа Кейт түргэн тусламж дуудаж амьд үлдэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийллээ. Энэ бол түүний ухаантай байх үеийн шийдвэр юм. Хичээлийн дараа профессор Бекэд сэтэн хайж яагаад дуудлаганд нь хариу өгөхгүй байгааг асуув. Хэдийгээр Бек түүнд гомдсон ч эцэст нь эсэргүүцэж чадлагүй дотн харилцаанд орлоо. Кейт эмчтэй уулзахад эмч түүний биеийн байдал муудж байгаа нь өвчнөдтэй нь шууд холбоотой гэдгийг тайлбарлана. Энэ үйл явц нь дээрдэхгүй бөгөөд Кейтийг сайжрахгүй гэдгийг хэллээ. Хожим нь Бек Кейтийн хувцсны шүгээг хараад биширч түүний хувцснууд болон гуталнаас нь өмсөж сэтгэл нь догтлов. Кейт сул дорой байдлаа хүлээн зөвшөөрсөнтэй адил гэж үзэн цахилгаан тэрэгэнцэртэй болохыг хүсдэггүй ч Бек үүнд ичхүртэй зүйл байхгүй гэж урам хайрлана. Улмаар Кейт цахилгаан тэрэгэнцэртэй болж тэд дэлгүүрээр хөгжилдөн хэсч дараа нь усан санд орлоо. Тэнд тэд Мэрилийн Жон гэх гэрэлсэн хосуудтай таарч Мэрилийн Кейттэй адил өвчтөй болохыг олж мэдэв. Гэсэн ч хосууд маш аз жаргалтай байх ба Жон эхнэртэй үнэхэр хайртай гэдэг нь тодорхой харагдана. Тэгээд Бек Кейт хоёр хосуудын гэртээ зочилж Кейт урт хугацааны дурш цагийг ингэж хөгжилтэй өнгөрөөгөөгүйгээрээ өнгөрөөлөө. Энэ л мөчөд тэрээр жинхэнэ утгаараа амьд байгаа гэдгээ мэдрэв. Оройн өдөр Шэвэн эхнэртэйгээ холбогдож уучлалт гуйхыг хичээж дуу хоолойг нь сонсохыг хүссээр. Харин энэ хооронд Кейт Бек болон түүний найзуудтай уушин газарт цагийг өнгөрүүлж байв. Вилийн хувьд Бекийн араас удаан хугацааны турш гүйж байгаа ч тэрээр түүнд огтхон ч боломж олгоогүй гэдгийг ярьлаа. Вил Бекийг маш сайн дуулдаг болохоор дахин тайзан дээр дуулах хэрэгтэй гэж ятгадагч Бек өөртөө итгэлгүй хэвээр. Харих замдаа Кейт Бекэд Вил үнэхээр сэтгэл татам залуу байна гэдгийг хэлв. Тэгээд тэрээр 15 жилийн өмнө Эвантай хэрхэн уулзсан тухайгаа дурсан ярьлаа. Түүнээс гадна Кейтэд зориулж дуу бичиж өгсөн хөгжимчин залуу араас нь гүйдэг байсан ба одоо Кейт тэр залууд боломж өгөөгүйдээ харамсаж байгаа ч одоо энэ бүхэн хамаагүй гэдгийг илэрхийлнэ. Удалгүй тэд Кейтийн найзуудын нэг Келигийн охины 5 насны төрсөн өдрийн баярт оролцлоо. Тэнд маш олон хүн цугласан байх ба Кейтийн өөр нэг найз болох Алиса дөнгөж төрсөн хүүхэдтэйгээ ирнэ. Кейтийн хувьд амьдрал дуусж байгаа бол бусад хүмүүсийн хувьд амьдрал эд өрнөсөөр. Удалгүй Кейтэд дахиад л даталт өгч улмаар үүнийг мэдсэн Эван яаран ирэх ба тэрээр нэлээд жин хайж сэтгэлээр унсан харагдана. Кейт Эванд түүнтэй уулзахдаа бэлэн биш вэ гэдгээ шуутхан хэлэхэд Эван нарийн бичгтэйгээ уулзгаа болсон гэдгээ батлан хэлв. Одоо Кейтийн хэл яриана бараг л сонсогдохгүй шахуу болсон байх ба тэрээр Бекийн тусламжтайгаар Эванд хандаж энэ бүхэн анханасаа үнэн ч ус байдлаас нь болоогүй гэдгийг илэрхийллээ. Зөвхөн Кейт Эванд хайртай болохоор түүнийг өөрөөсөө тавьж явуулж байна гэдгээ хэлнэ. Сонголт үлдээгүй Эван явсны дараа Кейт уйлж Бекэд өөрийнхөө биеийн хяналтыг илүүхээр алдж байна гэдгээ тайлбарлав. Кейт хүүхэдтэй болохыг дандаа хүсдэг байсан ч одоо ямар ч боломжгүй, хэтэрхий оройтсон гэдгийг хэлээд яг одоо хашгирахыг хүсэж байгаагаа илэрхийллээ. Тэгэд Кейт хашгирахыг оролдоход Бек ч бас хамтдаа хашгирч дэмжснээр түүний сэтгэл санааг багч гисэн дээрдүүлнэ. Дараагийн уулзалт дээр Кейт эмчээс өдөр ирэх тусам түүний хувьд амьсгалах нь хэцүү болно гэсэн урам хугалах мэдээг сонслоо.
Дараа нь тэр хоёр байгальд цагийг өнгөрүүлж цэвэр агаар амьсгалав. Кейт өөрт нь тоотоо өдрүүд үлдсэн гэдгийг ойлгосноо хэлэхэд Бек түүнийг бууж өгөхгүй байхыг хүснэ. Үнэн дээр тэд хэн нь Кейтэд тус болох зүйл байхгүй гэдгийг мэдэж байгаа. Талархлын баяр болох гэж байгаа тул тэд баярын өдрийг онцгой тэмдэглэхийг хүсжээ. Тиймээс тэд Мэрилин, Жон, Жил бас Виллигч өрөв. Дотны хүрээлэл бүрдсэн халуун дулаахан үдэш болж Кейт аимшигтай өвчнөө умартаж амьдралаас таашаал авлаа. Оройн хоолны дараа Вилл Бектэй бүжиглэхэд Кейт Мэрилинээс харахаас өөр зүйл хийж чадахгүй байгаадаа харамсч байна уу хэмээн асуухад Мэрилин яг одоо амьдралын амтыг урд өмнөхөөсөө илүүтэйгээр мэдэрч байна хэмээн хариулна. Вилл Бекэд дахин сэтгэлээ илчлэхэд тэрээр ийм харилцаанд хараахан бэлэн биш байгаагаа хэлв. Бек ширээгээ цэвэрлж байхад хаалга тогших ба тэрээр хаалгаа нээхэд согтуу профессор цагийг хөгжилдөж өнгөрүүлэхийг хүсэхэд Бек түүнийг тоосонгүй хаалгаа хаалаа. Хожим нь Мэрилиний биеийн байдлаа огцон муудаж, эмнэлэгт хүргэгдэж, дахин ухаан санаагаа удирдах чадхааргүй болжээ. Кейт эцэстээ түн шиг байдалд орохыг хүсэхгүй байгаа болохоор Бурханаас өөрт нь ийм зүйл битгий тохиолдуулаач гэж гуйна. Удалгүй Кейт Бек хоёр Кейтийн найзуудтай уулзахад Келли Алиса хоёр Бект итгэхгүй байгаагаа түүнийг далд зоригтой байгаа гэдгийг хэлснээр Бек шуутхан л босч явлаа. Хожим нь Бек ирэхэд Кейт Бекийн ачааг хөнгөвчлөхийн тулд хоёр дахь асрагч хөлсөлөхийг хүсэж байгаа нь тодорхой болов. Гэсэн ч Бек Кейтэд үзүүлэх анхаарал халамжийг өөр хүнд итгэж даатгах гэдэгтээ бэлэн биш байлаа. Улмар Кейт найзынхаа хөгжмийн хичээлд нь саад болохыг хүсэхгүй байна. Ингэж шийдсэн нь зөв гэж тайлбарлахад Бек түүнд бүх зүйл зүгээр гэдгийг илэрхийлнэ. Нэг орой Эван хурж ирээд эхнэрээ маш их санаж байгаагаа буцаж ирэхийг хүсэж байгаагаа илэрхийлж алдаагаа ухаарсан болохоор илүү дэвчээртэй байна гэдгээ амлав. Түүний үгийг сонсоод Кейт нулимс туслуулж хэдийгээр аль эрт Эваныг уучлсан ч цаашид түүнтэй хамт байхыг хүсэхгүй байна гэдгээ хэллээ. Зул сараа ойртож Бек гацуур чимгэлж байхад Бекийн эцэг их гинтийн айлчлал хийн. Элизабет Брюс хоёр Кейттэй уулзсандаа баярлаж оройн хоол идэхийг зөвшөөрөв. Дараа нь Элизабет охинтойгоо хойлохна байхдаа найрсаг дүр үсгэхэ болж Бекийг хичээлээ таслаад байгаа нь таалагдахгүй байгааг хэллээ. Бек Кейтэд анхаарал тавьснараа үнцэнтэй зүйл хийж байгаа гэж бодож байгаа ч ээж нь түүнтэй санал нийлсэнгүй. Тиймээс Элизабет Кейтэд тимчих цаг хугацаа үлдээгүй. Түүнийг тэнгэрт хайлахад Бек дипломчгүй, ирээдүйчгүй хоцорно. Түүний хийсэн бүхэн нь бүтлгүйтгэх болно гэдгийг тайлбарлав. Ээжийнхээ үгийг сонсон Бек цаашид ярилцахыг хүссэнгүй гарч явна. Доод давхарт цугларцгаахад Кейт түрүүнд болсон ээж охины яриаг бүгдийг нь хүүхдийн монитороор сонссон нь тодорхой болно. Кейт Бекийг сургуульдаа явахгүй байгааг мэдээгүй байсан болохоор тэрээр Бекийг өнөөдрөөс сургуульдаа явахыг хүсэв. Кейт найздаа хамгийн сайн сайхныг хүсч өөрөөс нь болж амьдралаа дэмий үрхийг нь хүссэнгүй. Эдгээр үгс Кейтэд эцэстээ анхаарал тавихан үлдэхгүй гэж айж байсан Бекийн сэтгэлийг гүн шархлуулснаар тэрээр явж анхудаа удаан хугацаагаар буцаж ирсэнгүй. Кейт дээр харилцаа нь хөндөрсөн ээж Гвен нь зочлоно. Учир нь Кейтэд яг одоо хизээс илүү гэр бүл нь хамгаас илүү хэрэгтэй. Удалгүй Эван болон Кейтийн хамаатнууд ч ирснээр зул сарын үдэш нижгэр боллоо. Энэ үед Бек ганцаардлыг илүү ихээр мэдрэнэ. Гэтэл Вилл түүн дээр ирээд ямархуу байгааг нь асуухад Бек өөрийгөө болон Кейтийг муудалцсан. Үүнийгээ даван туулахад хэцүү байна гэдгийг тайлбарлав. Улмаар Вилл түүнийг болзоонд урихад Бек сэтгэлээ сэргээх цаг хэрэгтэй хэмээн татгалзана. Гэнэт Бекэд дуудлага ирснээр тэрээр Кейт рүү яравчлаа. Түүнийг ирэхэд Эван эдгэршгүй өвчтэй эхнэрээ халамжилж байгаа нь тодорхой болно. Бек эмнэлэг твтж байсан Мэрилин нас барсныг өөрийн биеэр Кейтэд мэдэгдэхийг хүссэн ч Эван энэ нь зөв санаа гэдэгт эргэлзэнэ. Мэрилин нас барахаас өмнө бүх найзуудтай хандан үлдээсэн загтлыг Бек Эванд үлдээгээд явлаа. Эван захиаг Кейтэд уншиж өгнө. Захианд Мэрилин өвчнөөхөө ачаар амьдралын талаар маш их зүйлийг сурч хорон бүрийг үнэлдэг болсон гэж бичжээ. Энэ үед Жон оршуулах ёслол дээр үг хэлж хайртай эхнэрийнхээ хойноос маш их гашуудж байгаагаа илэрхийлнэ. Гвен охиныхоо гарыг атгах гэхэд гэнэт Кейтэд таталт өгснөөр тэрээр эмнэлэгт хэвтэв.
Кейт эмчнэрээр арга хэмжээ агуулахыг хүсэхгүй байгаа ба нөхөр эцэг эх нь юу хийхээ мэдэхгүй байлаа. Эвэн Кейтийн сүүлчийн хүслийг хүндэтгэх ёстой гэж үзэж байгаа бол Гвен санал нийлсэнгүй. Удалгүй Бек болсон зүйлийг сонсоод яаран эмнэлэг рүү ирэв. Бек Кейтийг түүнд амьдралыг нь шийдэх чухал шийдвэрийг даатгана гэж хизээч бодож байсангүй. Бек найзтайгаа уулзахаар өрөөнд нь орж гараас нь атгахдаа Кейт шийдвэрээ айларт гаргасан гэдгийг ойлгоно. Гэсэн ч Гвен энэ шийдвэрийг эсэргүүцсээр Кейт гэртээ харахыг хүсэж байгаа нь тэрээр хэд хоногоос илүү амьдрахгүй гэсэн үг. Эцэст нь гэр бүлийнхэн Кейтийн эцсийн хүслийг хүндэтгэхээр шийдлээ. Кейт сүүлчийн өдрүүдэд эмнэлэгт биш гэртээ хайртай хүмүүсээрээ хүрээлүүлэн өнгөрүүлэхийг хүсжээ. Бек Кейтийн гарыг төгөлдөр хууран дээр тавьж хөгжим тоглоход нь тусалснаар энэ нь Кейтэд маш их аз жаргалыг мэдрүүлнэ. Эвэн уйлж эхнэрийнхээ эцсийн мөчөд хамт байж чадахгүй мэт байсан ч эцсийн мөчөд өөрийгөө ялан дийлв. Тэрээр Кейт дээр ирээд түүнд ямар их хайртайгаа хэлээд нулимс тослуулан явлаа. Кейт Бекээс дахин таталт өгөх юм бол тусламж дуудахгүй байхыг гуйж бас Бекийг түүнийг юу ч болж байсан хайрлах нөхөр олно гэж амал хэмээн хүснэ. Бек Кейтэд түүнд амьдралын хамгийн чухал зүйлс болох үүрэг хариуцлага, хайрын тухай зааж өгсөнд нь талархав. Кейт бол Бекийн амьдралдаа чин сэтгэлээсээ итгэл хүлээлгсэн цорын ганц хүн нь байсан ба энэ яриа тэдний салах ёс гүйцэтгсэн яриа байлаа. Улмаар Кейт ганцаараа байхыг хүсснээр Бек өрөөнөөс гарч тэрээр шүнжэнгөө шаналан уйлсны эцэст тэсэлгүй Кейтийн өрөөнд буцаж очив. Тэрээр Кейтийг ганцаараа нь явуулахыг хүсээгүй тул хамт байхаар шийджээ. Цаг хугацаа өнгөрсөн ч Бек Кейтийг алдсан уу гашуутайгаа эвлэрч чадахгүй байсаар. Энэ үед Вил ийм нөхцөл байдалд ямар нэгэн зүйл хэлэх нь тохиромжгүй тул зүгээр л хажууд нь чимээгүй сууж Бекийг дуугийнхан сэтгэл санаагаар дэмжснээр кино төгсдөг. Амьдралын сүүлийн мөчүүддээ амьдралын утга учирыг ойлгох биш, яг одооноос амьдралын хорон мөч бүрийг үн цэнтэйгээр сайхнаар мэдэрч эхлээрэй. Мөн та энэхүү киноноос ямар ухаарлыг олж авснаа сэтгэл хэсэгт бусадтайгаа хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.